Оюут толгой төслийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон дэд бүтцийн төсөл зам нисэх буудал цахилгаан шугам барьж байгаа газруудаас олон тооны археолог, палеонтологийн олдвор гардаг байна. Өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй археолог, 80 орчим палеонтологийн олдвор илрүүлж улсад шилжүүлсэн байна. Энэ бол оюутлогоо барьж байгаа эрчим хүчний шугамын дагуу хийсэн малтлагаас гарсан цутгамал хүрэл тойл юм. Зөрчлийн алтан улсын үеийг гэж эрдэмтэд үздэг. За харин энэ бол гүний хоолой орчинд хийсэн малтлагаас илэрсэн махан эдэнчтэн авраг биетний сарваны хэсэг гэж. Оюутлогоо компани соёлын өвөг хамгаалах хэлтс мэрэгжлийн байгууллагуудтай хамтран 500 орчим археолог, палеонтологийн олдвор одоогоор илрүүлээд байна. Ер нь бол оюутлогоо компани одоо өнгөрсөн жилээс эхлээл одоо яг энэ соёлын өвийн нэг хэсэг болох энэ палеонтологийн өвийн талаар одоо манай Шинжлэх ухааны академийн палеонтологийн төвтэй одоо олон зүйлээр хамтарч ажиллалаа л да. Хамгийн ихний хэсэг одоо энэ ашиглалтын талбайнууд дээр палеонтологийн судалгаа эхэлж хийлгэлээ. Дараа нь одоо тодорхой бид манай байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу одоо газар шуурны ажил явуулж байгаа нэг анхаарах ёстой талбайнууд дээр бол мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн хүмүүсээр бол мониторинг хийлгэж ажиллаа. Энэ хугацаанд олсон олдвруудыг одоо авран хамгаалж цуглуулах зэрэг тийм ажлуудыг бол оюутлогоо дэмжлэгтэйгээр бид нэр гүйцэтгэлээ. Манай улсын түүхэнд асар үнэтэй эдгээр олдврыг авран хамгаалах ажилд оюутлогоо компани одоогоор нийт 2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм байна. Соёлын өвөг хамгаалах хөтөлбөрт археолог, палеонтологийн олдвороос гадна соёлын бит тус өв, шагаан харваа, уртын дууг хамгаалах, хөгжүүлэх залуу үедээ сургах зэрэг ордог юм а. Сар бүр хамбогд сум иргэдтэй хийдэг уулзалтынхаа үеэр буюу энэ сарын 22-нд оюутлогоо компани орон нутгийн иргэдэд болон ажилчдаа малтлагын үеэр гарсан динозавруудын явуулын үзэсгэлэн төлөвлөжээ. Газар шороо хүндэгтэй холбоотой ажил хийж байгаа бүх ажилтнаа оюутлогоо компани археолог, палеонтологийн сургалтад заавал суулгадаг байна. Түүх дурсгалын олдвор гарч ирсэн тохиолдолд барилга, уул уурхай ажлаас шууд зогсоон соёлын өвийг хамгаалах ажилтнад дуудах заавартай байдаг байна. Тэгээд энэ ажлын хүрээнд бол манай палеонтологийн төвд одоо хөсөл тавьж одоо сургалтанд хэрэгтэй хүмүүст үзүүлэх, хүмүүсийн тань мэдхүй мэдлэгийг дээшлүүлэх, энэ палеонтологийн шинжлэх ухааны талаар одоо тодорхой мэдлэгийг багцсан одоо өхийн тулд тийм бэсрэг хэмжээний багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулж өгөөч гэсэн тийм хүслийн дагуу бид нэр одоо ингээд өчигдөр хамбог сумын дээр одоо энэ үзэсгэлэнгээ үзүүллээ. Өнөөдөр одоо оюутлогоо дээр үзүүлж байна. За тэгээд ингээд хүмүүсийн байдлыг харж байхад бол маш их сонирхдаг юм байна. Ер нь палеонтологийн талаар бол одоо маш их юм мэдэж авахыг хүсдэг юм байна. Оюутлогоо соёлын өв хамгаалах хөтөлбөрөөр палеонтологийн хүрээлэнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Гүний хоолой орсноос эртний амьтны олдвор олдох өндөр магадaltaй гэж үзээд томоохон малтлагын ажил эхлүүлэхээр бэлтгэж байгаа.